За сайн байцгаана уу багш нараа. Энэ орой мэндийг хүргэе. За өнөөдөр багш та бүхэнд нэг товчхон хэдэн бас томьёонуудыг талаас товч тайлбарлаж өгье гэж бодож байна. За өнөөдөр үндсэндээ нэг хэдэн томьёонууд ашиглана. Left та бүхэн мэднэ. Зүүн right баруун лен уртын хэмжээс конкатенат гэдэг холбох функц байгаа. За if функцийн талаар та бүхэн сайн мэднэ. Нөхцөл шалгадаг. Энэ үнэн бол эсвэл худал бол гэдэг нөхцөл шалгаж байгаа. Odd гэдэг функц байна. Тэгш болон сондгоог mid тухайн нүдэнд бичигдсэн утгаас тоо ялгаа авах, үсэг ялгаа авахд ашигладаг. Буюу тоо утгах. За ингээ бүгдээрээ сурагчийн ог нэргээд ийм хүснэт ингээд байжээ. Та нар байсан гэсэн чинь цаанаас ирсэн мэдээ авах хүснэгтнээр ингээд сурагчийн ог нэр гэдэг ингээд салгасан багнаар мэдээг авнаа гэдэг. Ийм хүснэг та нарт иржээ. Тэгэхээр та бүхний ингээл хуулаад энэ тавиал ингээл сэрэнгийн арилгаал энэ ихслэл энэ ингээл тавиал иймэрхүү ажил хийх бах. Энэгүй бас нэлээд их цаг уддаг. Ямар ч бас би та бүхэнд энийг зүгээр шууд ямар томьёо ашиглаад салгаж болох вэ гэдэг талаар товчхон тайлбарлаж өгье гэж бодож байна. За миний хичээл үзэж байгаа багш нар яг намайг дураалал ингээд ганц нэгэн нүдэнд тоо утгуудыг эсвэл өсгнүүдийн байрлалыг солиод байрлуулчаад байна. Би болохоор та бүхнийг өөрийнхөө анги дээр тухайн хүснэгтийг, тухайн дүнгийн хавтгааг ийгээд ангийнхаа хүүхдүүдийн сурагчийн дүнг бодуулахдаа яаж ашиглаж болох вэ гэдэг өөрийнхөө ажил руу шингээгээд хийгэрээ гэдэг юм даалгавар өгöd байгаа. Та нар бүгдээрээ хүүхдүүдтэй ажиллаж байгаа учраас за анги удирдсан багш нар бол ангийнхаа 35 хүүхдийг доош нь жагсаад тэдгээр хичээл болгоныхын дүнгуудыг хичээн байршуулад, бодуулаад, төвшингийн тоолуулаад за тэгээ өөрийн чинь нэгдүгээр агс жилээр гаргаж өгсөн дүн анги удирдсан багшийн нэвтрэлт төр бичсэн дүнгийн хөл гартаа нийлж гинөө яаж гинөө гэж нүгэд бас өөрсөндөө жаахан дүгнэлт анализ хийгээд ажиллах болов уу гэдэгт найдаад байгаа. Та нар бол зөвхөн миний хийсэн юу гэсэн нөгөө 10 гэдэг нүдтэй тэр багныг идэвхжүүлээд бариад тэнд нэг ганц томьёо бичил доош нь татаад тэгээд над руу явуулаад ингээд маш богино байдлаар энд хандаад байна. Тэгэхгүй яг нэг ажил хэрэгч байдлаар энд хандаарай гэж багш та нарт захижилъя. За одоо жишээ нь гомб цэрэн гэдгээс би гомбыг нь салгаж авъя. За эдэж эхлээд томьёо бичих юмс заавал тэнцүү тэмдэг тавина. Тэнцүү тэмдэг тавиад left зүүн тал гэж байна тийм ээ. За ингээд томьёо бичсний дараа таабад гарчих юм бол томьёо маань буудагч гарч ирж байгаа гэсэн үг. За энэ томьёогоо тавилаа. За тэгээд энэ B9 гэдэг багна тийм ээ. Энэ дээр дарлаа. Таслал search хайх гэж байна. Хайх таабад дарлаа. За тэгээд энэ гомб цэрэн гэдэг нэртэй энэ V9 гэдэг багны эхний тэр үгийг хоосон үлдээ гэж байна. Хоосон үлдээгээд зааваад таслал тэгээд дахиад энэ багнаа зааж өгнө. За ингээд эхний хаалт, хоёр дахь хаалт бол хаалтаа дуусж байгаа. Хоёр дахь хаалтаа дарлаа. Энтер дарлаа. За ингээд бичсэн тохиолдолд тэний доош нь та нар хүүхдийнхээ юугаар ингэ татчих болно тийм ээ. За жишээлбэл энэ би
баяраа гэж айл уусна. Гэх мэтчлэнгээр ингээд та нар хоёр үсгнээс хоёр өвгнээс бүрдсэн байх юм бол эхний хэсгийг нь хоосон үлдээгээд үлдээнэ гэдгийг чинь зааж хоосон үлдээнэ л гэдгийг функцаар илэрхийлж өгч байгаа гэсэн. За тэгвэл эсрэгээр цэрэн гэдгийг яаж салгаж авах вэ? Тэнцүү. Одоо баруун талаас right таба дарчин тийм ээ. Таба дараад за салгаж авах гэж байгаа мөж дээрээ очино. За ингээд таслаа тавиад одоо энэ хоёр үетэй хөрвүүлжсэн үг байгаа учраас эндээс үгүй ялгах юм аа. Тэгэхээр лен гэдэг нь урт гэдэг функцийг бас энд ашиглана. Лен. За энэ дахиад сонгоод хаалтаа хаажна. Энэс хасган сөрч гээд лүжийн ихний гомбыг ялгаж авсантай адилханаар хоосон энэ хэсэг бол хоосон байна гээд дахиад энэ мөчөөс сонгоод за ингэж ихний хаалт хоёр дахь хаалтаа дээр хаалт бол хамгийн сүүлчийн хаалтанд хар өнгөтэй хаалтаар дуусж байгаа. За ингэж зэрэг салж гэж. За ингэж дооштой тий. Тэгээд танаа 35 хүүхэд байх юм бол уг нэр бичсэн байх юм бол та нар ингээд шууд энийг ялгаад авчиж байгаа гэсэн үг. За ингээд ялгаад авсны дараа нөгөө хуулж ороход энэ нөгөө томьёо хуулагддаг учраас бүгдийг нь сайхан идэвхжүүлээд copy. За дахиад энэ дээрээ дараад paste special буюу энэ маш их олон утгууд зааж өгч байгаа болно. Ийм байдлаар хуулна гэдэг энийг олон функцууд байгаа үржүүлж болно, хувааж болно, нэмж болно, хасч болно, маш их олон үйлдэл хийж болно. Томьёог хуулж болно, зөвхөн тоон утгыг хуулж болно. Одоо бид нар бол зөвхөн тоон утгыг хуулъя гэдэг нь values гэдэг энэ хэсгийг энийг сонгоод байгаа. Ингээд окей дарчна. Ингэх юм бол одоо томьёо хуулагдаагүй зөвхөн утгууд хуулагдсан гэсэн. Одоо та энийг арилгахад энэ утгууд хэвээрээ байж гэнэ л гэж ойлгох хэрэгтэй. За ингээ буцаах бол дандаа Ctrl Z. Их мэтлэнгээр ингээд та нар бас энэ үйлдэлүүдийг хийгээ сурчаараа хэцүү юм шиг санагдаж магадгүй 1 2 бичээ тэгээд аянда хэрэглэгддэг болно. Тэгээд бас хэрэглээ болохгүй болохоор мартаа байдаг тийм учраас тэмдэглэлийн дэвтэр энтер дээр бичээд авчих хэрэгтэй. Багш хүмүүст бол байнга хэрэг болно. Магадгүй 2 3 өгнөд бичсэн, холбоо өгнөд бичсэн, холбоо өгнүүдийг нэгээрээ салга гэдэг даалгаварч байж болно шүү дээ. Жишээлбэл энэ дээр Оняма их мэтлэнгээр ингээ та нар бас энэ маш олон үгдэр ингээд салгах байдлаар ингээд ашиглаж болно. За ингээд за магадгүй ингээд тус нь ингээд овг нэртэй байсан чинь дахиад нэг хүснэгт ирсэн чинь югаяа овгийн ихний үсгтэйгээр мэдээг өгөө гэдэг ийм хүснэгт ирчихжээ. За тэгвэл энийг яаж бичих вэ гэдэг. За одоо энэ дэр энэ concatenate гэдэг энэ функцийг ашиглаж байгаа. Тэнцүү монгол болгоцсон баг шиг тийм ээ. За ингээд бичиж эхлэх мөчн томьёонуудын сонголтууд гараад ирж байгаа болохгүй заавал бич дуусчаа таап дарахгүйгээр тухайн функцээр болоо сонгоод бас дарсан ч болно. За ингээд арчлаа. За ингээд дараад энэ гомб цэрэн гэдэг хоёр нэрийг би нийлүүлээд Г цэрэн болгох гэж байгаа шүү дээ. За ингээд юунд дээр энэс өмнө эхлээд зүүн талын гомб гэдэг үг маань зүүн талын үг учраас зүүн талын гэдэг сонголт хийх ёстой. Left таба дараад одоо жинхэнэ гомб дээрээ тарна. Гомб дээрээ тараад энэ гомб гэдэг минь C9 гэдэг багны эхний утгыг гэж байна. Зүүн талаас эхний 1-р
утгыг салгаж авна гэж заагаад алдаа таслал энэ утгын дараа цэг тавина. Энийний дараа цэг тавина. Таслал тавиад цэрэн гэдэг D9 гэдэг багныг оруулж ирж байна гэсэн. За ингээд нэг удаа хаалт байна. Хаалтаа дуусчиход энтер тавьчих. Ингээ гээцэр болж байгаа. За ингээд та нар хэдэн ч утга байсан юм хөө маягаар өнөөдөр оруулж болно. Улааны үзэх болмаа хичээдэг юм болж болно. За би бас та бүхний уржигдсан хичээлүүдээр proper lower гэх функцүүдийн талаар зааж өгсөн байгаа. Одоо ингээ регистрийн дугаарууд ингээ янз бүрээр бичигдсэн байгаа тийм ээ. За энийг бол хялбархан байдлаар та бүхэн энд шийдэж сурсан. Одоо бол бүх хэсгүүдийн регистрийн дугаарын бүх хэсгүүд том байх хэрэгтэй шүү тийм ээ. Тэгвэл upper tab энэ утгаас сонголоо. За ингээд ингээд доош татаад энэ Ctrl C буюу copy-дэд энэ дээр очиод mouse хоёр paste special values окей. Энэ бүх хэсгүүд маань томоор бичиж чаж. За энийг бас хэрэгэл сурцгаараа. Нэлийн их зүйл дээр хэрэг болдог. Би бас заримдаа хэрэглэн, заримдаа мартна. Тэгээ их хүчлэн бас айлуулах хэрэглэхийг боддог. За одоо бүгдээрээ регистрийн дугаараас энэ хүүхд эрэгтэй хүүхд юм уу, эмэгтэй хүүхд юм уу гэдгийг ялгах функцийг бичиж суръя. За нэгдүгээрт бол юу яах юм бэ? Meet гэдэг юм функцийг ашиглана. Ялгаа авах гэсэн утгатай. За хоёрдугаарт энэ утга ялгаж авсан утгаа тоо утга болгож хувиргах ёстой. За энэ дараад нь нөхцөлийг шалгах. Тэгш бол сундгоо бол үнэн бол худлаа бол мэдлэнгээ. Халуун бол хүйтэн бол гэх мэт гэдэг юм. Нөхцөл шалгахад ашигладаг тийм ээ. За ингээд out функц буюу тухайн тэгш юм уу, сундгоо юм уу гэдгийг илэрхийлж байгаа. За энд би одоо энэ T0.15.48.75 дугаарт хүүхэд маань эрэгтэй мүү эмэгтэй мүү гэдгийг ялгая. Регистрийн дугаарыг 9 дэх орон буюу сүүлээс 2 дахь тоо тэгш байх юм бол эмэгтэй, сундгуу байх юм бол эрэгтэй хүүхэд байдаг. За ингээд энэ зөв нөхцөл шалгах гэж байгаа учраас if функцаа бичнэ. Таба дараад нөхцөл шалгах функц маань тэгш сундгуу юм гэдгийг шалгах гэж байгаа учраас odd гэдэг функцаа бичнэ. За энэ нь болохоор odd гэдэг функц маань тоо утгыг тэгш сундгууг ялгах учраас value гэдэг функцийг бас бичнэ. Алдаа нэгээд за value гэдэг функц маань энэ текстээс ялгаж авсан утгыг ялгаж авсан тэмдэгтийг тоо утга руу хөрвүүлдэг функц учраас ялгах функцаа meet гэдэг функц бичнэ. За ингээд энэ одоо if багны 9-р мөрний утга байна. Энэ утга нь энэний 9 дэх тэмдэгт нэг орно гэж байгаа. 9 дэх тэмдэгтийн нэг орно буюу тэр таны юун дээр 7 гэдэг тоог л гэж байгаа. Гутлаасаа 7 дахь 9 дэх тоо ганцхан дээр 7 гэдэг нэг утгыг гээд хаалтуудаа бүгдийг хамгийн сүүлийн хаалт бол хамгийн сүүлд хаагдах учраас хар хаалтаа хаасангүй тэнцүү энэ утга маань одоо тоо утгыг зааж өгнө. Value буруу бичиж байна. Апатарлаа.
ялгаж авсан энэ APC-ийн 9-р тооны 9 дэх тэмдэгт 1 тоон. За ингээд аагаад энэ нөхцөл энтэйгээ тэнцүү байх юм бол гэж байна шүү. Тэнцүү байх юм бол эрэхтэй. За ингээд наслал кавичик. Эрэхтэй кавичик. Тэгээд одоо нөгөө хамгийн сүүлийн хаалтаа ханаа гэсэн. Ингээ энэ нөхцөл биелэх юм бол эрэхтэй байна. Үгүй бол эмхтэй байна гэдэг. За ингээ 7 гэдэг маань сонгоотоо учраас эрэхтэй. За ингээ доош хэдэн ч хөвт байсан хөөс олж байна. За ингээ олсныхаа дараа та нар доор нь эрэхтэй хүүхдгээд 8 дугаар төвшин тоол бишгээ эрэхтэй хүүхдгээд энэ утгаас зөвхөн эрэхтэйг нь тоол. За эмхтэй гэж байгаа зөвхөн энэс эмхтэйг нь тоол. Их мэдлэгээр өнөр та нараас count if гэдэг функцаа ашиглаж болно. За мөн регистрийн дугаар ашиглаад насын бас тооцоолъё. Насын тооцоолоход бол 2000 оноос өмнөх 2000 оноос хойш гэдэг хоёр янзаар хүртлийн тоог хэрэгэлдэг юм байна. За энэ 2000 оноос хойш хүүхдүүдийн насыг тоолохдоо 18-аас хасхан гэж бичнэ. За 2000 оноос өмнөх байх юм бол 118-аас хасхан гэж бичдэг шүү. За ингээд дөрвийн хэрэгэлсэн балуй тоо утга заагаад байна шүү дээ. Энэ утга. Энэ ялгаж авсан тэмдэгтийг тоо утга руу хөрвүүлж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Mid энэ дээр бас нэг таабатараа бичиж жижиг байна тийм ээ. Mid за одоо энэ EP9 мужидх утга нь нас бол эхний 3 4 дахь тоонууд шүү дээ. 3 дахь тэмдэгтээс эхлээд 2 дахь тоо 2 тоо гэж байна. За магадгүй энэ дээр энийг хүний эргээсийн нугаар бичил та. За ингээ хасах 47 гэж орж байгаа. За энэ үед нь нөгөө 2000 оноос өмнөх он төрсөн учраас 118-аас хасах гэж байна. Тэгэхээр одоо багаангийн багш нар бол ер нь одоо багш нар бол дандаа 18-аас хасах гэж бичүүлнэ. За өөрсдийнхээ насан дээр очиж ирэх юм бол 118-аас хасах гэж бичнэ шүү дээ. За ингээд доош татаж янз бүрээр бас бичиж болно. Ингээд доош мөн та нар ангийнхаа сурагчдын насаар 7 настай count функц ашиглаад 7 настай 13 хүүхэд, 8 настай 12 хүүхэд, 9 настай 1 хүүхэд гэх мэтлэгээр ингээ та нар бас доошоо ингээд томьёогийн гаргаад тоолоод ингээ бас тоо утгуудаа олоод иж болно. Ингээд үдсэж байгаа зүйлүүдээ бас ашиглаж сураараа ингээд зөвхөн надад үзүүлэх маягаар ингээд ганц нэгэн зүйл битгий хийгээд байгаа гэж та бүхэндээ гэл ингээд өргөн хэмжээгээр бас ингээд ашиглаж сураараа ингээд та бүхнийхээ ажилд амжилт хүсье. За ингээд надад шалгуулад эрхээ уруу даруулсан хүмүүс байх юм бол өөрсдийн хийсэн юугаа скриншот хийгээд комментээр оруулаад байгаараа. Ингээд та бүхнийхээ ажилд дахин амжилт хүсье. Нэг зүйлийг ч гэсэн мэдээд нэг зүйлийг ч гэсэн чаддаг болоорой гэж та бүхэнд хэлье. Анхаарч багшаа хичээлийг хийж байгаа. Залуу багш нартай ажлын амжилтыг дахин хүсье.